Сайн бацгаанууд. Тэгэхээр та бүхэндээ мэддэхгүй бол болохгүй мэдээлэл хятад гарсан байна. Тэр нь болохоор амтад төмсний талаар ойрын хэдэн жилийн хугацаанд Монгол хүмүүс маань ер нь эрүүл мэндэд анхаарад жимс хүнсний ногоог маш ихээр хэрэглэдэг болсон боловч ер нь бол ихэнх хүнсний ногоо хятадаас орж ирдэг те. За тэгээд одоо энэ ашиглаж байгаа энэ одоо бордооч байдаг юм уу? Энэ бодисууд дээр хятад тал дээр маш их одоо ингээд шаардлагуудыг тавьсан байдаг. Гэхдээ л одоо хүмүүс нь тэрийгэ дагаж мөрдөхгүй байгаагаас болоод одоо сая гаргаж байгаа мэдээнүүд дээр ингээд хятад зарагдж байгаа амтад төмснүүд нь одоо химийн маш хортой шавж устгах бодис болох фурат маш ихээрээ одоо ингээд агуулгдсан байна гэсэн мэдээллүүд хаасаагүй явж байна. За энэ нь болохоор одоо хөдөө аж ахуйд хөрсөөр дамжуулан ургамлын хортон шавж устгахад хэрэгэлдэг. Тэгээд мэдрэлийн системд маш хүчтэй нөлөөлдөг. Энийг хэрэглэх юм бол хүн амьтан маш өндөр эрсдэлтэй. Тэгээд үнэр багтаад бол хордлого анзаарахдахгүй өнгөрөх аюултай. За тэгээд олон улсад тэгээд түүний дотор хятад улсад хатуу хязгаарласан зарим тохиолдолд буруу хоригдсон, буруу хэрэглэл амь насанд аюултай энэхүү байдлын талаар ерөнхий мэдээллээс өөр ашиглах, олж авах, заавар өгөх боломжгүй байдгаа. Тэгээд эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө нь болохоор 0.108 грамм л гэхэд одоо хүний дотоод эрхтнүүдийг маш хүчтэй гэмтээдэг. За удаан хугацаанд хэрэглэх юм бол тарих мэдрэлийн систем, элэг бөөр гэх мэт одоо эрхтнүүдийг одоо гэмтээж идгэхгүй болох магадлалтай. Тэгээд энэ одоо хими бодис нь болохоор 2 бие ангиллын хор тавдар үүсгэх эрсдэлтэй бодис гэж явдаг. Тэгсэн энийг болохоор ер нь бол хятад талд тариаланд ингээ хэрэглэх болохгүй гэсэн тийм стандарт заасан байдаг. Тэгэхэд сүүлийн үед хятад худалдаалагдаж буй зарим амтад төмсөнд энэхүү бодис их хэмжээгээр агуулгдсан тохиолдлууд илэрч зах зээл дээр чөлөөтэй зарагдаж байгаа ноцтой аюулын түвшинд хүрсэн талаар анхааруулж байна. Эдгээр амтад төмс нь гаднаасаа эрүүл шимт хичээлтэй харагдах боловч хүний эрүүл мэндэд ноцтой хор нөлөө учруулах бодис агуулж байх өндөр эрсдэлтэй тул хэрэглэгчид та онцгой анхаарал сэрэмжтэй байна уу. Тэгээд мөн энэхүү аюултай бодисыг ашиглан тариалан эрхэлж буй зарим тариаламжид өөрсдийн хэрэгцээнд зориулсан амтад төмсөө харин хоргүй эрүүл аргаар тариалж хэрэглэдэг нь шалгалтаар тогтоогдсон байна. Тэгээд тэр хүмүүсээс яагаад ийм бодис хэрэгжилж байгаа талаар асуухад стандартын аюулгүй бордоо 3 дахин үнэтэй байгаа болохоор гэж хариулсан байдаг. Тэгэхээр тэр хүмүүс нь болохоор өөрсдөө эрүүл юм ашиглаад байгаа мөртлөө зарж байгаа маш аюултай тийм бодисууд ашиглаж одоо зарж байгаа талаар мэдээллүүд хятад талаар маш ихээр гарч ийн. Тэгэхээр болж өгвөл одоо хятадаас орж ирж байгаа амтад төмсийг ойрын хугацаанд ер нь хэрэглэхгүй байвал зүгээр байхаа гэж та бүхэндээ зөвлөж байна. Баярлалаа.